За нийслэлийн засаг дарга одоо сар гарны өмнө одоо энэ ашиглалтын шаардлага хангахгүй нэхэмлийн шарын барилгуудыг одоо дахин төлөвлөх одоо үйл явцтай бол танилцсан. Тухайн үед бол иргэдээс бол одоо хорооллын доторх авто замын нөхцөл байдал бол хүнд байгаа талаар бол одоо хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийн дагуу бол манайх бол авто замын газартай бол хамтран зураг төслийг бол боловсруулан баталж одоо тухайн төслийг одоо хэрэгжүүлж байгаа 3 аж ахуйн нэгж бол энэ замыг бол одоо өнөөдрийн байдлаар бетон зам бүтээн байгуулад ингээд тавьсан байна. Замын нийт урт нь бол 300 м, одоо зузаан нь болохоор 20 см зузаантай ийм замыг одоо хоёр гарцтайгаар ингэж одоо хийсэн. Тэгээ ийм бүтээн байгуул нэг бодлоо засаг даргын одоо үүрэг даалгаврын одоо биелэлд бол хэрэгцээ гэсэн. Agency, MMG Capital гэсэн 3 компани энэ замыг хийсэн. Энэ компаниуд мань одоо төслөө үргэлжлүүлж байгаа. За тэгээд энэ замыг бол манай 3 компани ажлын төлөвлөгөө болон ерөнхий төлөвлөгөөтэй хийсэн гэрээг ивэл ороогүй байсан. Бид нар 100% нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа маа. 300 м орчим замыг бид нэг 180 сая төгрөгөөр хийж 14 хоногийн дотор хийж өнөөдөр нийслэлийн бас албадад хүлээлгэж